Аимшигтай хэрнээ бас хөгжөлтэй эд зүйлсийг бүтээж биднийг баясгадаг хүмүүс. Энэ удаад юу хийсэн болохыг хамтдаа үзцгээе. 4-р сарын 23-ны өдөр Германы цомын хагас шигшээ. Энэ өдөр шигшээ тоглогчид шалгахын төлөөх гал гарсан нэгэн тоглолт болсон. Байер Ливеркузен болон Байерн Мюнхен багуудын аль нь ясах вэ? Энэ тоглолтыг та олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Хүн бүрт таалагдах бүхнийг багтаасан дүр. Хүн алз, Бэтмен, Халк, супер эмэгтэй, Супермен гэдэл бүгдийг нийлүүлсэн эрлий зантанд ихүүдээ. Ямар гээчийн халуурч солиорсон үедээ ийм дүр зохиосныг нь бодохыг хүсэхгүй байна. Пөх угаалгын өрөөнд гараа угаах гэж ороод эцэст нь зөвхөн гараа угаагаад гарахгүй нь боловстой. Энэ чинь дизайн биш, хүнийг зүрхний өвчнөр явуулах зүйл байна шүү дээ. Нүд ороод гах гэдэг үгний утгыг би сая л нэг ойлголоо. Би үүнийг зүгээр л зүүрлэл гэж боддог байсан ч дизайнер энэ үгийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж чаджээ. Та бүргэрт дуртай юу? Бүр хасуун шүүслэг бүргэрт үү? Хайртай дуртай хоосороо гангарсан хувцсны хоослол бүр өөргөвч хөдөлж авах хэмжээний дуртай гэж найдаа. Пикачуг нийтүр ангийн хүүхдч зорчгож чадхаар маш энгийн дүр мэд санагдана. Гэвч үгүй ямар нэгэн ухаантан нүд хацар хоёрын байрыг солиод зурчгаж. Энэ сул турыг хүүхдүүдэд зориулсан гэж байгаа юм. Тэднийг ганцаардуулахгүй гэсэндээ байх л да. Гэхдээ үүний хажуугаар бас маш ихээр айлгах зорилготой байсан бололтой. Итгэхэд бэрхч энэ бол Harry Potter дээр гардаг Dobby гэд боддоо. Тийм ээ, хэн гэдгийг нь хэлэхгүй бол түүнийг танихад их хэцүү гэдэгтээ санал нийлж байна. Хүүхдүүд ягаад асвачман дээр зураг зурдаг өнгийн шохоонуудыг үргэлж мэрж идэхийг оролддог юм бол тоо. Сонин шүү. Нэрэл гайхмаар юм. Иштэй өнгөлөг заримх шиг хэлбэртэй хийхгүй байсан нь дээр байсан юм болов уу? Үнэн дээр алдартай өн гэдэг аимшигтай зүйл. Хэний тосгоод чиний царайтай бөөдөн хийх санаа орж ирэхийг чи хизээч мэдэж чадахгүй. Энэ магадгүй хүүхдүүдийг амьдралын огцон мэрэгчлүүдэд бэлтгэж багаас нь сургууль тэлгэх зорилттой тусгаагуулсаар боловстой. Ямар ч онгоцны супер хэмнэлттэй суудал яг л ийм харагддаг. За ер нь бол онгоцны гадна талд байрлах бөгөөд та зүгээр л онгоцны араас хэр хурдан гүйж чадхаа л үзэн гэсэн үг. Жинхэнэ пиццанд дурлагчдад зориулсан маш сонирхолтой ид байна. Та үргэлж нэг зүсэн пиццаг хүзүүндээ зүгээд явж явсан. Үүнийг хийсэн дизайнерууд пиццанд дурлагчдыг үүнгүүгээр амьдрч чадахгүй гэж үзсэн болоостой. Та юунд ингэтлээ гайхав вэ? Тийм ээ, 8-ыг үржих нэг тэнцүү дозоо. Эцэст дизайнерууд математикч босох гэж сураагүй шүү дээ. Тэд та нарын энэ үржүүлэхийн хүрдийг мэдгч алба байхгүй. Та нар юунд ингэтлээ өөлөд байгаа юм бэ? Дизайнерууд газар зүй мэдгч бас албагүй. Баруун зүүн хоёрыг андуурчаалж сүртэй штэ. За нүдний эмчийн өрөөний зөөврийн хойжбор. Гүнээрээ хараа шатгах самбыг шүүбэн дээр хөвлөх санаа хинд яаж төрдөг байна? Тоглогчд нь хэнийхэн дүрс хаана байгааг ойлгохоо бойсон тул шатрын үргийг хүчээр зогсооход төрөв. Үгүй мэдээж чулуун шатар гэдэг нь маш дэгжин хэдэж ямар ч практик ач холбогдолгүй зүйл болоостой. Төсөөлөд үзтээ ямар нэг бяцхан охин лусын дагин босхийг мөрөөдөж байж түнд яг ийм аимшигтай хувцас бэлгэлвэл яах вэ? Мөрөөдөл нь тэр дорол хийсэн алжуус байх та. Тоосон чихтэй хамаргүй энэ мангас юу босхийг мэдэх хүн байна уу? Би ууг нь элчиг гэж таамаглах байсан ч та нар хаанигтай шар элчиг харж байсан уу? Та нар үүгээрээ дизайнер хүнийг ядаж 5 хүртэл тоолж сурах хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу? Ядаж 3-аараа тоосоотч босдгүй юу? Үгүй эн чин хэтэрхий өндөр шаардлага байна. Япон хоолсонд дурлагчдад зориулсан төгс буудан аврах том сам хорхоо дээр унтаж үзхийг үргэлж мөрөөддөг байлаа шүү. Үнтэй чамин хослохыг хүн бүр магадгүй хүсдэг байхаа. Сүүлийн үед махны үн нэмэгдсэн тул ийм цамцаар гангарах хүн хэрэг дарах бол Белов нэгийг авах байсан. Энэ үнэхээр хажигтай гэрэл зураг босхондэ. Үнэний духан дээр өөрийнхөө царайг даргасан зураг өдөр бүр даруусаад байдаггүй завтай. Энэ бол зүгээр нэг гутлын ус биш. Цогцоолагчдад зориулсан төгс гутал байна. Гадаа салхилчхаад л орж ирэхдээ ойр хавийнхаа эрдэс чулуулгын бүтэн цогцоолагтай орж ирнэ. Одоо тэр нүхнүүдээс чулууг нь ухаж гаргах л үлплээ. Маш сонирхолтой тэмдэг байна. Хүний бөөр хулгайлахыг хориглон гэсэн утгатай тэмдэг бололтой. Өөр юу гэж ойлгохоо би л мэдэхгүй байна. Тийм ээ, зураг дээрх баяртай гонигтай хүүхдүүдийн ялгааг шууд ойлгоход маш хэцүү харагдаж байна. Бүр зарим хүмүүс хизэж ойлгохгүй гэдэгт би итгэлтэй байна.
энэ Шведийн алдарт Нью-Йорк хот байна шүү дээ. Тэнд Эвлийн цамхаг үгээр хэлхийн аргагүй үзэсгэлэнтэй байдаг гэсэн шүү. За яах вэ? Бид хэдийнэ газар зүй бол дизайнеруудын бусдад гайхуулаад байх ташин биш гэдгийг мэддэг болсон хойно доо. Үгүй бараг тохорон савнгаар нулимчж байгаа энэ муухай савнгийн савыг хараач. Хин үүнийг сэдснийг мэдхгүйч тэр хүнийг яаралтай ажлаас нь халах хэрэгтэй байна. Дээрээс нь цайруулагч асгачсан юм шиг харагддаг ийм цамцыг үнэхээр хүн худалдаж авдаг юм байх та. Эсвэл үнэхээр санаандгүй асгачхад түүнийгээ дизайнерын шийдэл гэд нэрлэж гисэн юм болов уу? За ингээд дизайнерууд маань 4-өөс цааш тоолж чаддаггүй гэдэг нь 2 дахь удаага батлагдлаа. Яах вэ? Явандаа сурчиж байжгүй дээ. Энэ автобусны буудлыг шуунд зориулж хийсэн юм уу? Хүнд зориулсан юм уу? Би лав ойлгосонгүй. Торн дээвэр нь цас борооноос хамгаалахгүйч тагтаа сууж байгаад автобусаа хүлээж буй хүмүүсийн толгой дээр хөнгөрөхөд бол маш өвтэй юм. Хөөрхөлтэй энэ тогсоомын гар хүс хоёрыг нь андуурч хийтэл юун талаар тэгтлэх бодолд автсан байх вэ? Үүгээр тогсох хүүхдүүдийг бодохоор бүр өрөвдмөр юм аа. Байнда тусаагүй л байна шүү дээ, сүртэй штэ. Ер нь энэ маск хүний царайны ойр хавьд өөрөө хөвж байдаг маскны шин технологийн сурчлагч юм бил үү? Би бүр ойлгосонгүй. Илүү гарсан гэрлийн чийдэнгийн бүхэл бүтэн агуулах байдаг юм уу? Үүнийг хаана нахаа мэдэхгүй. Гар хөрсөн гадаргуу уулган дээрээ гэрэл хийчихээ юу та? Ямар эвтэйхэн хашааны хаалга вэ? Үүгээр өөр ямар эвтэйхэн зүйл хийж болохыг мэдхүү. Шат. Харин ч түлхүүрээ марцсан үед ямар ч асуудалгүй. Зүгээр л баваад орчод хангалттай. Цонх юм уу, хаалга юм уу? Үгүй цонх байхаа. Зохиогч нь уг нь юу хийх гэж төлөвлөж байсныг битсэн жижиг хаяг наачсан бол илүү дээр ус байлаа. Хүмүүсийн хөлвийг хоосгож энэхүү гайхалтай санааг сэдсэн дизайнеруудыг өдөр бүр хараан зөхөж байг гэд гутлынх нь яг дотор талд шошиг наацгаая. Харин энэ дөрвөлжин өмс яг хэнд зориулагдсан юм бэ? Дизайнерууд өөрсдөө юм дөрвөлжин хөлтөй тэгээд өөрсдөө зориулж хийсэн байх гэж таамаглаж байна. Энэ маск хэний толгойд зориулагдсан юм бол үгүй би маргах гээгүй. Хамгаалалт нь үнэхээр мондөг байна. Бүр мөрнөөсөө ахуусаад зулаа хүртлэх хамгаалагдсан. Нэгч ням бактери үүгээр нэвтрэхгүй нь ойлгомжтой. Халаас нь эвтэйхэн юмгээд хөрөм худалдаж авсан уу? Тэйгвэс мөнгө ордвоо. Халаас байхгүйч оронд нь зөвхөн цахилгаан хийж өгсөн л ус болоо штэ. Энэ цэцэрлэг түрээлэнгийн сандлуудыг хэн яачсан байдалтай байх үедээ ингэж байрлуулсан байна. Тийм ээ, эдгээр нь огт хөдлөхгүй шүү бас. Шууд бетонд цутгachгаж. Аяр тавгны төгс цуглуулга байна. Үүнийг ерөөсөө угаах шаардлагагүй. Угаасан угаагаагүй ямар ч ялгаа байна. Ямар ч байсан амар хөгжсөн юм шиг л харагдана шүү дээ. Харин мянган бяцхан хорхоо байгаа шиг гэхээт дээр танд ямар санагдаж байна? Үүн дээр унтахад ядчил маш тухтай байх гэж найдаж байна. Би бусдаас өөр маш бүтээлч хүн шүү гэдгийг илэрхийлэхийн тулд суустураа яаж байрлаж болох вэ? Жишээ нь жаахан дали ташуу тавьчихдаг юм байлгүй. Ийм суустур эзнийхээ талаар илүү ихийг хэлж өгнө шүү. Тал загастай ижлэхэн зүнх байна гинөө. За яах вэ, байж босгох юм. Харин одоо миний санааг зовоож байгаа ганц зүйл нь нөгөө тас нь хаана байгаа юм бол. За ойлгомжтой. Мяу. Дизайнерууд ингэж баяртайгаар мяу гэж дуурдаг нохойтой хаана яг таарлцсан юм болоо. Хитэн омгийнэ үгүй тоглоомгүй би лав ойлгосонгүй. Энд дор хаяж нэг тэг илүү байна шүү дээ. Энд дизайнер маш ихээр хичээснийг би ойлгож байна. Хан дээр сайхан харагдуулахын тулд байрны дугаарыг томоор өчжээ. Гэхдээ хөндлөнгөөр нь бичиж болоогүй юм байх та. Яг хэддгээр байр гэдэг нь жоохон ойлгомжгүй юм. Дизайнеруудын сэтгэлгээний оргилын үстэй таац. Нэрээ шүү. Хэн нэгэн олон жилийн турш унсан үсээ тэнд аваад наачсан юм шиг харагдаж байна. Энэ сандлуудыг санамсаргүй ингэж тавьсан гэдэгт би лав итгэхгүй. Бороо орох үед үргэлж нойтон байхын тулд дээвэр цоорхоо байгаа тэр хэсэгт яг тааруулж тавьсан байх магадлал хамаагүй өндөр байна. Энгийн нэгэн хөөрхөн хээтэй игдүүтэй хүнжил автал тэнд нэг алиа амтан аалз зурх санаа сэджээ. Үгүй таны нүд буруу харсангүй. Энэ бол үнэхээр юудэнтэй юупг байна. Хэрвээ таны чих өөр газарт байрладаг бол дааруулахгүй тул юм байж бүдэ. Усан гаханд нүдэнд зориулсан тусгай газар байдаг ч болоосаа. Даанч дизайнер тим газар олж чадаагүй болохоор нэмж нүх гаргах шаардлагатай болсон нь харамсалтай.
Яг л ахаж буй ногоон дөвлж шиг харагдахыг мөрөөддөг огтод зориулсан төгс даашинз. За яахалдаг гэхэд эн чинь $5,000 долларын үнэтэйгээр төсөөлөд үзтээ. Энэ самбыг хийсэн дизайнер амьдралдаа ер нь хүүхэд харж байсан юм болов уу? Хүүхдийн хөл сугнаасаа эхэлдэггүй гэдгийг тэр мэдэх болов уу? Кафед дээшээ хартал усанд ордог эрзийн нугасаар дүүргэсэн аврах том шилэн гэрэл байна гэд боддоо. Яаж ийм зүйл сэтгэж чаддаг байна? Орчин үеийн залуу бүсгүйг хүмүүр мартсан хуучин тамхины хайрцаг шиг хэлбэртэй цүнх хотлож авахд юу хүргэх бол? Гэвч дизайнерууд яагаад ч юм үүнийг хүмүүрийн мөрөөдлийн зүйл гэж итгэдэг юм шиг байна. Дараагийн үзэх бичлэгээс сонгоорой. Баярлалаа. Сонин факт суугаар дахин уулзцгаая.